Их өглөөний ямар амгалан айлтгая. За онцгой албан татврын тухай хууль дөрөвт тухай хуулийн төсөл дагалдаж орж ирсэн. За энэс энэ хүний эрүүл мэндэд бас хор хөнөөлн багтай гэж яригадаад байгаа энэ тамхинууд дээр тавигдж байгаа татврын асуудал уламжлалт тамхитайгаа одоо ижил байх юм уу гэдэг асуудал байгаад байгаа юм. Энэ одоо ямар тооцоолол, ямар дүгнэлт юмн дээр тулгуурлаж гарч ирвэ гэж. Одоо тэр жишээ нь хоёрын 6-гийн 1-ийн 2 дахь хэсэгдийн 1 дээр халаадаг тамхин орчход байгаа юм. Босод нөө янжуурууд гэдэг юм бусад тамхинуудтайгаа нэгэн ижилт татвартай байхаар орж байгаа гэж. Нэг. Хоёрдугаарт тэр электрон тамхиныг цэнгэлдэг шингэн гэж нэг юм байгаад байх шиг байна янз нь. Тэгэхээр нэг тэр одоо төхөөрөмжийг хэдий хэмжээний миллилитрээр цэнгэлэгддэг юм бэ? Бид бол миллилитрт нь одоо 30 он гэхэд 5,000 төгрөгийн татвартай байхаар тооцогдоод байх шиг байна. За гэтэл нэг юуг одоо хэдээр цэнгэлдэг. Тэр ямар хэрэглээтэй байдгийг. Энүүн дээр нэг тодорхой хариулт авчихмаар байна. За хэн хариулах? Ажлын хэсэг. За нэр албан тушаалаа хэлээд тэгээ хариул. За байж байгаа. Одоо сая мик нэгдсэн. Одоо эндрийн микийг нээгээрээ. Галийн төлөвлөртөнд дараа сэрэмжимд. За Бачиргал гишүүний асуусан саяны асуултанд хариулъя гэж бодож байгаа. Нөгөө никотин цэнэглэгч шингэн гэдэг талаар. За цэнэглэгч шингэн гэдэг нь болохоор нөгөө электрон тамхин дээр одоо чартраа цэнгэлж байгаа тэр нь болохоор соролтын тоноос хамаарна. 30 соролттой юм уу, 10 соролттой, 10,000 соролттой юм уу, 20,000 соролттой юм уу, 33,000 соролттой юм уу гэдгээс хамаарат шингэн нь өөр байдаг. Жишээлбэл 30,000 соролттой электрон тамхин дээр 22 мл байна. 16,000 соролттой дээр 20,000 соролттой 15,000 соролттой дээр 16 мл байна. Гэт ингээд бүгдөө тоон өөр байдаг. Тэгвэл шингэн маань орж ирэхдээ 5-аас 10 мл-ээр орж ирж байгаа. Тийм учраас энэ бол энэ харьцангуй тэгэхээр бид нар бол яаж оруулж ирж байгаа вэ гэхээр нөгөө их аль болохоор одоо сүүлийн үед бол анх одоо орж ирж байхдаа бол нөгөө электрон тамхинууд маань их соролт бага байсан. 800 удаагийн соролттой, 1000 удаагийн соролттой, 10,000 удаагийн 6,000, 8 болоод 12 болоод явсан. Одоо бол 30,000 соролттой болоод орж ирж байгаа. 30,000 соролттой гэхээр нэг электрон тамхигээ 30,000 удаа сорж дуусгах нэ тэр нь 22 мл 3% никотин агуулсан шингэн байх нэ гэж гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар бол энийг халаадаг тамхи маань болохоор юу штэ нөгөө нэг ширхгээр явж байгаа. Тэгэхээр 20,000 ширхэг гээд нэг ширхэг одоо тамхи нь болохоор 20,000 ширхэг байгаа. Нэг хайрцаг нь. Тэгэхээр янжуур тамхитайгаа ижилхэн одоо янжуур тамхин дээр бол бид нар 100 ширхэг тутам гэж тавьсан байгаа бол халаадаг тамхиа бас 100 ширхэг тутам оруулж ирсэн байна. За Бачиргал гишүүн тодруулъя. Одоо тэгвэл хэдүүлэх тодорхой болгож хүнд ойлгомжтой болгоё. Нэг ширхэг одоо утаат янжуур татах. За тэр шингэнтэй тамхи татхаар зэрэг хэдэн ширхэг янжууртай 1 мл-ийн тэнцдэг юм бэ? Тэрүүн дээр хариулт авъя да. 1 мл шингэж. Соролтыг одоо
Индрийн микрофоны хариулт. 1 мл ч байна. За бочиргал гишүүний асуултанд хариулъя. Аль ерхий газрын барааны англи хэлтсийн дарга чимгэрэл. За бид онцгой албан татврын тухай хуулийн төсөл дээр бит нэгж ногдох тамхин бүтээгдэхүүний бит нэгж тооцох хэмжээг бид нэр электрон тамхиг янжуур тамхитайгаа дүүцүүлээд тооцсон байгаа. За энэ дээр бол 1 мл шингэн болвол 1 хайрцаг янжууртай адилтгах одоо хэмжээгээр оруулж өгсөн. Энэ өөрөө бас бусад оронд яг энэ хэмжээс аваад явдаг юм байлээ. Тийм учраас 1 мл-ийг 1 хайрцаг тамхитай дүүцүүлж оруулсан байгаа.